Залуусаа өнөөдөр хайр гэрлэлтээс эхэлдэг нэртэй 2022 оны романтик цувралыг товчлон хүргэж байна. Цуврал маань хорин болж байгаагаар эхэлдэг. Ноён Ли өөрийн охин Шамныг хөтлөн алхана. Энэ явахдаа ноён Ли охиндоо бие зүв авч явахыг гуйж өмнөх шигээ эвгүй байдалд оруулахгүй байхыг хүслээ. Тэгээд охиныхоо гарыг хүргэнийхээ гарт татгуулаад охиныг нь сайн харж хандаж байхыг захилаа. Ёслолын дараа тахилч сүйд залууг сүйд бүсгүйгээ өмсөхийг хүсгэд сүйд залуу Чинзя өмсөхээр Шамнд төгөхөд бүсгүй. Залууг хараад ихэр ихчийнхээ нөхөртөө унтчихснаа мэдээд цочирдож байгаа нь энэ. Кино нэг өдрийн өмнөх рүү шилжиж баарнд Шамны ихэр дүү Сара танихгүй залуутай архиуж буугаар гарна. Залуу яагаад ингэтлээ ууж байгааг нь асуу. Бүсгүй согтуу ухаандаа найз залуу Вон хамгийн сайн найз болох суусуутай нь эд амраглаж байхад нь гардаж авсан өмнөх өдрөө эргэн санана. Тэд үйлдэл дээрээ баригдсан болохоор суусуу Вон хоёр үерхэж байгаа гэдгийг илчилжээ. Үүнийг нь сонсон танихгүй залуу нөхцөл байдлыг ашиглан чигтэх гэсэн ч Сара гарч одов. Хит их уусан болохоор толгой нь эргэж бараг тасарч байгаа бололтой. Буудлынхаа өрөө рүү салгалаад явж идэл нэг залуу бүсгүйг өрөөндөө оруулаад яагаад ингэтлээ уусныг нь асуулаа. Энэ залуу одоо хурмаа хийх гэж байгаа нөхөр байх нь тэр. Гайхалтай нь Сара согтолтоосоо болоод ч тэр залуутай өмсөлцөж тэр хоёр үргэлжлүүлэн дотн харилцаанд орох болно. Маргааш нь Сара Чинзягийн орон дээр сэрээд түүнийг шүршүрт орж байхыг хараад гайхна. Тэр явхаар яаран хувцслаа. Чинзя түүнийг зогсоох гэсэн ч бандсандаа гарч одов. Сара гэртээ буцаж ирэхэд ихч Шамн хурмнаасаа зугтсан болохыг мэдэв. Хурим болоход 2 цаг дутуу байгаа тул эцгийнх нь бухимдцгааж байлаа. Хурим цуслагдвал гэр бүл нь үнэхээр гутамшиг болно. Аавынх нь хэлж буугаар тэдний компани хөрөнгийн эргэлтгүй болсон ба Чинзягийн гэр бүлээс дэмжлэг аваагүй байсан бол тэднийх маш их өрөнд орох байсан. Үүнээс гадна аав нь шоронд жорж болохоор байсан юм. Ямар ч сонголтгүй хоцорсон Сарагийн эцгийнх нь түүнийг Шамны оронд Чинзятай гэрлүүлэхээр шийддэг. Сүйд залуугийн ар гэрийнх нь Шамныг ихэргэж мэдэхгүй байгаа болохоор сүйд бүсгүйг сорьсон талаар юу ч гадарлахгүй гэж ээж нь дэмжлээ. Үүнийг сонссон Сара татгалзаж гадаадаас буцаж ирсэндээ харамсаж байгаа бололтой. Гэвч эцгийнх нь түүнийг сэтгэл санаагаар нь шантаажлахад тэр дуртай дургүй хүлээн зөвшөөрлөө. Эхний үзэгдлийн сүйд бүсгүй бол эгчийнхээ оронд хурмилж байгаа Сара гэдэг нь нийхүү тодорхой болж байгаа юм. Дараагийн үзэгдэлд Сарагийн найз нь хурмын бэлтгэлтэнд тусалж байгаагаар гарна. Найз нь Сараг бухимдаж байгааг анзаараад Шамныг олоод бүх зүйл дуусна штэ гэж тайлгаруулна. Сара Шамныг олохгүй бол яах болж ин гэхэд найз нь хөргөн ахыг нь баян царайлаг. Үнэн ч хүн учраас Чинзятай суусан ч харамсах зүйлгүй гэж зөвлөлөө. Одоохондоо Сара Чинзятай гэрэлсэн ч энэ шөнө ихчийнхээ ирээдүйн нөхөртэй ахин хамт байх болсондоо сандарч байлаа. Хормын анхны шөнөж болж түүнээс хэрхэн зайгаа барих аргаа хайжлаа. Хэдэн хормын дараа тэрээр Чинзяг ирж буйг анзаарч сарын тэмдэг нь ирсэн байгаа дүр үзүүлв. Үүнийг нь сонсоод тэр түүнд төрөл бүрийн брендийн ариун цэврийн бүтээгдэхүүнүүд авчирч түүнд санаа тавьж байгаагаа харууллаа. Үзэгдэл солигдож Мисс Жин хэмээх алдартай одын хэвлэлийн баг хурал болж буугаар гарах ба сурвалжлагч түүнээс Чинзягаас яагаад салсан талаар нь асуух болно. Хатагтай Жин хувийн харилцааныхаа талаар юу ч дэлгэсэнгүй. Чинзя ажлын өрөөндөө буцаж ирээд эхнэр рүүгээ залгсан боловч холбогдох боломжгүй байв. Тиймээс тэрээр түүнийг олохоор шийдлээ. Энэ зур Сара найзтайгаа ресторанд байх ба суусуу түн дээр ирж Вонтой харилцаатай байгаа эсхийг нь тодруулсан ч Сара түүнийг үл тоомсорлдог. Удалгүй Чинзя Сараг олж ирээд Шамин гэж дуудлаа. Үүнийг нь сонссон суусуу Сараг Шамныг орлож байгааг мэдээд түүнийг хорлох санаа агуулж байгаа бололтой. Маргааш нь Чинзя сошиалаар Жинтэй үерхэж байгаад салсан тухай мэдээ тарсныг олж мэдэх болно. Мөн Жин сошиал сүлжээнд түүнийг харлуулсан хувийн бичлэгүүдийг нь нийтэлж байгааг хараад Жинтэй нүр тулж инхээ боль гэсэн ч Жин түүнийг авч хэлэлцсэнгүй. Нөгөө талд Сара гэртээ буцаж ирээд Чинзятай буудалд байгаа хувийн бичлэг нь интернетээр тарсныг мэдээд урам нь хугарах болно. Сара өөрийнх нь тухай маш олон сүрэг сэтгэлдлийг хараад дургуутсаж ууртай байв. Ингээд Чинзя гэртээ буцаж ирмэгт Сара түнд уурлаж мэдээний талаар асууна. Чинзя Жинийг өөртөө ямар ч холбоогүй гэд энэ мэдээг тавилттай зохиомл зүйл гэж тайлбарлахыг хичээнэ. Тэр бас энэ бүхнийг зөвөр шийдэж зохицуулна гэж амласан ч Сара одоо л гэрээсээ явах хамгийн тохиромжтой үе гэж бодож байгаа тул санснараа хийлээ. Сара аав дээрээ ирээд Шамныг олсон эсхийг асуухад Ли цагдаа нар үн дээр ажиллаж байгаа гэж хариулв. Дараагийн үзэгдэлд Чинзя туслахдаа Жинд хөрөнгө оруулсан зөвшөөрлийг цуцалж хурамч мэдээг аль болох хурдан залруулахыг үүрэгдэв. Ингэснээр Жин бухимдаж түүн дээр ирээд түүний зөвшөөрлийг цуцлахгүй байхыг гуйна. Мөн түүнд хайртай учраас л энэ бүх зүйлийг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв. Чинзя түүнийг сонирхдаггүй гэдгийг хэлж одоо гэрэлсэн гэдгийг учирлаад байхад Жин бууж өгөхгүй байхаар шийдсэн бололтой. Тэр орой Чинзя нэгэн ресторанд Саратай уулзаж бэлэг барин баярлуулдаг. Нэгэн өдөр түүний гудамжинд алхаж байтал хэсэг хүмүүс Сараг, Чинзя, Жин хоёрын дундуур орж өмүүлсэн садар им хэмээн эсэргүүцэн хог шидэн шувлаа. Яг энэ үед Чинзя ирээд түүнийг тэднээс хамгаална. Өдөр хоног өнгөрөх тусам Сара, Чинзягийн хайр халамж хандлаганд нь аажмаар тасч байлаа.
Сара найзуудтайгаа шуудсныхаа дараа нэлээд согтуу гэртээ харих замд нь суусуу отож байлаа. Сараг санаатаагаар түлхэж утсыг нь хулгайлна. Суусуу Сараг чинэлэг хүнтэй гэрэлсэнд нь хатаархаж байгаа бололтой түүний аз жаргалыг буснуулахаар шийджээ. Сарагийн найзууд түүнийг машинд суугээд түлхэхэд Чинзя үүнийг нь анзаарчээ. Тэрээр Сараг дээрлэхэж байна гэж бодон түүний эрэгтэй найзуудын нэгийг нь цохиод гэрт нь хүргэж өгнө. Маргааш өглөө нь Сараг сэрэхэд түүний хувцас солигдсон байхыг мэднэ. Тэр Чинзя дээр ирээд хувцсыг нь сольсон эсхийг асуухад тэрээр "Тиймээ" гэж хариулав. Энэ нь түүнийг гайхшруулсан ч тэр үүнийг зүгээр л үл тоохоор шийдэв. Халамжтай нөхөр нь явахын өмнө түүнд хайрцагтай зүйл бэлгэлж хэтрүүлэн уухгүй байхыг санууллаа. Дараа нь Чинзягийн ажил дээр Жин ирж оройн хоолнд урьсан ч залуу татгалцахад Жин түүнд эхнэрийнх нь хамгийн сайн найзынхын талаар дурдж, хуриманд нь оролцож чадаагүй болохоор найзтай нь уулзуулахаар ятгадаг. Чинзя тэр оройдоо Саратай ресторанд ирж Жин суусуу хоёртой уулзав. Тэр хоёр Сараг Шямныг орлож байгаа нууцыг илчлэх гэж хамаг чадлаараа л хичээдэг. Суусуу Сарагийн дугаар руу залгасан ч Сарагийн утас дуурахгүй байх ба дуудлагыг нь авахгүй байгаа нь түүнийг гайхшруулв. Сара ухаалгаар утсаа Шямны утсаар сольсон Суусуу Жин хоёрыг тэнэг байдалд оруулах болно. Үүнийг харсан Чинзя тэднийг эхнэрээс нь хол байхыг сануулна. Гэхдээ л Чинзяч бас ихэр дүүг нь харж байгаагүй болохоор эхнэрийнхээ хинбэ гэдэгт эргэлзэж эхэллээ. Маргааш нь Чинзя Сараг компанийнхаа шинэ дизайнер хэмээн танилцуулсан Жиний атаархлыг төрүүлэх болно. Дараа нь хосууд хамтдаа кофе уухаар нэгэн кафед очдог. Чинзя кофе авахар явсан байх хооронд Сара дээр түүний хуучин найз залуу Вон ирж уулзна. Вон түүнийг Сара гэж дуудахад тэр өөрийгөө Шямин гэж хариулав. Гэвч Вон түүнтэй удаан хугацааг хамт өнгөрүүлсэн тул түүнийг сайн таньж байгаагаа хэллээ. Сарагийн гаранд онцгой сорив бий гэж тэр хэлв. Тиймээс мөнгө нэхэд шаардлагуудыг нь биелүүлэхээс өөр аргагүй байдалд оруулан шантаажладаг. Оройн Чинзя их нартайгээ гудамжинд алхаж явтал гунигтай дуу явууллаа. Тэр түүнээс энэ дууг санаж байгаа эсхийг асуухад Сара ийм дуу сонирхдаггүй гэв. Энэ хариулт нь Чинзяд сэжиг төрүүлж Шямин гунигтай дуунд дуртай тухайгаа дурдж байсан болохоор энэ эмэгтэй өөрийг нь хуурч байна гэдгийг ойлголоо. Хэдийгээр тэр үннийг мэдсэн ч түүнд шууд хэлж чадсангүй. Чинзя бааранд сууж нилээн согтжээ. Нилээн муудсныхан дараа туслах нь түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр төвшин явж байх үед Жин тэдэн дээр ирж Чинзягийн туслахыг түүнийг ойролцоох зочид буудалд хүргэж өгье хэмээн ятгав. Жин туслахыг нь гарангууд л хувцасаа тайчин Чинзягийн өөрт ороод тэрвэрэн хэвтлээ. Энэ хооронд Сара нөхөртөө амттай оройн хоол бэлдсэн ч харамсалтай нөхөр нь ирсэнгүй. Маргааш өглөө нь Чинзягийн Жинтэй унтаж байгаа зураг интернетэд тарж Сараг бухимдуулна. Чинзя уурлаж туслахдаа Жиний гэрээг цуцлахыг даалгалаа. Нөгөө талд Жин Сара дээр ирж Чинзя чиний нууцыг аль хэдийн мэдчихсэн гэж хэллээ. Дараагийн үзэгдэлд Сара Чинзя дээр ирээд санаанд зовнison өнгөөр "Чи надаас салмаар байна уу?" гэж асуухад санаанд оромгүй зүйл болж Чинзя түнд эцгийнх нь бизнесийг санхүүгийн хямралаас гаргах хүртэл Шямин хിവэрэ байхад болно гэж хариуллаа. Үүнийг нь сонсоод Сара түнд бүх үннээ тайлбарлан илчлэнэ. Дараа нь Сара эцэг ихтэй салсан тухайга мэдгдснээр ли ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэнэ. Аавыгаа ийм байдалд орсныг хараад Сара гэр бүлийнхээ төлөө Чинзятай үлдэхээр шийдэв. Маргааш нь Чинзя хэвлэлийн баг хурал хийж тийм зүйл болоогүй гэдгээ тайлбарлаж эхнэртэй л хайртай гэдгээ олон нийтэд зарлаа. Сарач бас нөхөртөө хайртай гэдгээ хэлж хүн бүрийн нүдэн дээр үнсдэг. Чуулганы дараа Сара өөрийн компанийг төлөөлөн үндэсний One Way шоунд оролцох зөвшөөрөл хүссэн бөгөөд Чинзяч дэмжив. Гэхдээ нэг зүйл бий. Хэрэв тэр өрсөлдөөнд ялагдах юм бол тэр аавынхаа бизнесийг сүрүүлэх болно. Нөгөө талд Жин олон нийтийн сүлжээгээр шууд лайв хийж Чинзя тэр хоёрын харилцаа бодиттой үнэн гэж мэдгдлээ. Мөн тэрээр хуурамч жирэмсний хяналтын бичиг бэлдэж Чинзягийн хүүхдийг тээж байгаагаа зарладаг. Сара энэ мэдээг сонсоод бааранд сууж бүх зүйлийг мартахын тулд цогтно. Яг энэ үед Чинзя Сара дээр ирээд юу ч болоогүй, ямар ч гэмгүй гэдгийг тайлбарлахыг оролдсон боловч түүнд энэ тайлбараа батлах ямар ч нотлох баримт байдаггүй. Гэсэн хэдий Сара түнд ч бас худал хийсэн болохоор компани төлөөлж шоунд ялахад нь Чинзяг тусалсан ч найдваргүй гэж үзэж байлаа. Маргааш нь Сара төлөвлөгөө боловсруулж ажлын хамтрагчаа Жинтэй уулзуулахаар явууллаа. Төлөвлөгөөний дагуу Сарагийн туслах Жинд ажлын санал тавьж эмнэлгээр жирэмсэн гэсэн дүгнэлт гаргаж өгөхийг хүсдэг. Сарач Жинийг сэмхэн даган эмнэлэгт очиход Жин жирэмсэн гэсэн тайлан гаргуулахын тулд эмчит авилга өгч байлаа. Сарач бичлэгийг нь хийж амжина. Жиний булхаа тодорхой болмогц Сара энэ талаар ахлах эмчит гомдлож Жиний зохиомл жирэмслэлтийг илчлэх эхнийх нь тайлан эмчээс ав. Ингээд тэрээр тайлангийн их хувийг Чинзяд хүлээлгэн өгөхөд тэрээр өөрийгөө гин буруугүй гэдгийг нотлон хэвлэл мэдээллийнхэнд дэлгэдэг. Чинзя Сарад тусалсанд нь талархахыг хүссэн ч тэр тэгж чадсангүй.
Тэр өдрийн орой Сара ажлаасаа оройтож буун гэрлүүгээ ганцаараа алхаж байтал замд нь түүнийг хідэн танихгүй залуус дагаж түүнийг сандаргалаа. Сара өөрийгөө хамгаалах аргагүйд хүрсэн тул Чинзя руу залгана. Чинзяч тэдгээр хүмүүсийн талаар олж мэдээд Сарагийн байгаа газарт яран очсон боловч түүнээс урдж ав Тонигийн хүмүүс Сараг тэдгээр этгээдүүдээс аварч авч яв. Тони Сараг гэртээ авчруулан тэдний гэр бүлийг хуурсанд нь уурлан Сараг алгаддаг. Удалгүй Чинзяг ирэхэд Тони түүнээс салахыг тушаасан ч Чинзя Сараг өөрт нь хэрэгтэй гэж хэлээд залхаас татгалцсан Сараг айхаж орхив. Маргаан дуусны дараа Чинзя түүнийг аавынх нь эмчлүүлж буй эмнэлэг рүү хүргэж өгдөг. Эмнэлэгт аавыгаа сахиж байхдаа Сара амьдралд болж буй энэ бүх замбраагүй байдлаас болж толгой нь эргэн ухаан алдаж ундаг. Хэсэг хугацааны дараа тэр ухаан орж өмнө нь найз нь ирсэн байгааг анзаарна. Яг энэ үед Чинзя чирч Сараг найзтай нь хардаж дотроо ууртай байлаа. Иймээс тэр залууг барьж аваад Саратай ямар харилцаатай талаар нь асуух болно. Байж боломжсон залуу бид зүгээр л ажлын хамтрагчид, найзууд гэж хариуллаа. Тэрээр Чинзя тандан намайг анхааралтай сонс залуу минь гэд чамд дурлсан хүн бол Шямин биш Сара гэдгийг илчилнэ. Энэ ярихдаа тэрээр Шямин чамтай гэрлэж чадахгүй сэтгэлгүй болоод хормын өдрөө зүгтсэн. Шяминыг зүгтхийг анх мэдсэн хүн нь би Сара ч үнийг мэдэж байгаа. Бас Сара Шямины оронд гэрлэхээс өөр аргагүй болсон ч чамд хайртай болсон гэв. Энэ бүхнийг сонссон Чинзя сэтгэл нь хөдөлж Сара руу гуйлээ. Чинзя Сара дээр ирж анхнаасаа сэтгэлтэй байснаа илэрхийлж дахин боломж олохыг хүсдэг. Үүний дараа Чинзя арга хэмжээ болохоос өмнө эхнэрийнхээ хүлээж байгаа үндэсний One Way шоун дээр аваачлаа. Гэвч Чин Суусу хоёр Сарагийн хоолнд нойрны имийг хольж идүүлснээс болж шоуны үеэр Сара ухаан алдна. Ингээд Сараг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар түүнийг аюулгүй гэдгийг мэдэгдэв. Энэ хооронд Суусу Сараг харшлынхаа улмаас биеийн муудсан гэж хэвлэлийнхэнд мэдээлэл өгдөг. Тэрээр мөн Чинзягийн эхнэрийн нэрийг Шямин биш Сара гэдгийг илчилдэг. Маргааш нь мэдээний сурвалжлагчид сүйд бүсгүй солигдсон талаар асуухаар эмнэлгийн гадаа цугларав. Энэ бүх зүйл залхсан Чинзя Сарад гэрлэх санал тавьж түүний жинхэнэ дүр төрхийг илчилж энэ бүх солиорлыг нэг мөсөнд усгуур болголоо. Дараагийн үзэгдэл дээр Вон Барнд Жинийг ажиглан сууна. Тэрээр түүний уух зүйлд нойрны им хийж түүнтэй унтаж буй 6 селфи хийлээ. Үүний дараа тэрээр хэн нэгэнтэй холбогдож ажлаа дуусгаснаа мэдэгдэнэ. Чинзя хуучин найз охин Минээс учруулсан бүх гайг нь өөрт нь мэдрүүлэхийн тулд Вонд 500 мянган йен өгсөн байжээ. Эцэст нь Чинзя Сара хоёр орондоо романтикаар цагийг өнгөрөөж байгаа нь тэд насан туршдаа бие биетэйгээ хамт байхад бэлэн байгааг нь илтгэнэ. Ийхүү цуврал маань дуусаж байна. Like, subscribe дарж сэтгэл хөдлөлтэйгээрэй.